Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдийн нэг нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 43 жил ажилласан 85 настай хүний их эмч Аюуш байлаа. Тэрээр Монгол улсын хүний гавьяа дэмж цолоор ингрэмилаж энэхүү хүндэтгэлийг насан туршийн хөдөлмөрийн үнэлэмж хэмээн тодорхойлжээ. Тэрээр мөн сүүлийн жилүүдэд донтолтын асуудал эрчимтэй нэмэгдэх болсонд эмзэглэж явдгаа илэрхийлээд үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь хүүхдийн хүмүүжил боловсролд онцгой анхаарах гэж зөвлөж байлаа. Баянхүүгийн Аюуш 1968 онд анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчээр төгсөж тухайн үед галзуугийн эмнэлэг хэмээн хочилдог нэр хүнд муутай эмчнэр очиж ажиллах дургүй байсан газарт хувайлагдсан очиж түүнээс хойш сэтгэл мэдрэлийн албанд нэг насныхаа хөдөлмөрлөлийг зориулжээ. Тэрээр 2008 онд тэтгэвртэй гарсан ч 2015 оны хүртэл үргэлжлүүлэн ажилласан байна. Тэгвэл өнөөдөр хүний гавьяа дэмж цодоор шагнуулж гэр бүл найз нөхөд шавь нар хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Би олон жилийн дараа энэ гавьяаг авлаа. Энэ одоо бахархаад барахын аргагүй. Одоо хань жилдээ үр хөвгтүүдтэй үнэхээр их баярлалаа талархаж байна. Траах гавьяа цолтон болсонд баярлаад аалсад аастар сэтгэс ирлээ. Одоо хайртай шүү. За ингээд сэтгцэн эрүүл мэндийн салбарт өнөөдөр 97 жилийн түүхэнд одоо шинэ гавьяатай үлгийтэй авч байгаадаа баяртай байна. Тэрээр өнөөгийн нийгэм сэтгцэн эрүүл мэндийн асуудал болоо донтолт хүн бүрт тулгардаг болоод байгааг санаа зовж байгаагаа хэллээ. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдийн боловсролд онцгой анхаарах ёстойг зөвлөж байна. Намайг одоо дөнгөж эмчилж байгаа юм уу? Тэрнээс өмнө үед Монгол улсад сэтгцэн өвч ховор байсан юм аа. Тэрнээ тийм донтох тэр дэмэрэгтэй тэр мангарагд ярьдаг байсан цөөхөн байсан тэр харин одоо бол баг хүн болгонсхоо сэтгцэн эмгэгтэй болсон байна. Тэр бүгдээрээ сэтгцэн өвчин биш ээ. Тэрийг одоо тулгамдсан сэтгцэн тулгамдсан асуудал гэж ярьдаг. Тийм одоо асуудал бол одоо хүүхдээс авахгүйгээд одоо ийм болж энэ бол бас нийгмийн хөгжлийн үе шаттай ялангуяа хүүхдийг сурч боловсруулах асуудалдаар онцгой анхаарахгүй бол болохгүй сайгүй болсон байна. Сэтгцэн өвчнөө гэр бүлээ хийгээд бусдад түншлэн нийгэмд хор хөнөө зуршуулах аюултай үйлдэл хийх эрсдэлтэй байдгаараа ихээхэн анхаарал хандуулах ёстой гэлээ. Иймээс ч хурц хэлбэрийн донтолт солиорлын эмгэгүүдийг сэтгцэн эрүүл мэндийн үндэстнүүд эмчилж байна. Харин нийгмээс шалтгаалсан сэтгцэн эмгэгтэй нийгэм нь өөрөө тэмцэх ёстой дээр боловсролын салбараа хөгжүүлэх нь чухал болохыг хүний гавьяа дэмж Аюуш зөвлөлөө.